За бүгдээ амгалан ялтгая. Орчин жодон манай самдан намжээ янлаг аншаан аа. За өчигдрийн хичээл өргөжүүлээд байна тийм ээ. За самдан нугуудын янлаг ямар байх юм бэ гэж. За манай самдан намжээ янлаг аншаана. Самдан дамбуун янлаглаа дугжээ гадээ сэм зэжиг баг. За самдан нэгдүгээр одоо самадигийн янлагт бол дугбаа гэж энэ дугбаа нэг жоба гэдэг нь хоёр дахь нь гава гэдэг нь гурав дахь нь дева дөрөв дахь нь тэгээд сэм зэжиг баг. За ийм 5 янлаг байдаг байна. За ерөнхийдөө юу дугбаа гэдэг нь юу юм, жодва гэдэг нь юу юм гэдгийг тус нь бол энэ доор ерөнхийдөө гарна. Тэгэхдээ за дугбаа жодба хоёр бол яг уу нэг нь бол атгаг, нөгөөх нь бол шинжлэх гэсэн маягтай үг л дээ. Гэхдээ энэ бол нөгөө анхаарал хандуулж байгаа тэр юл байгаа шүү дээ, тий. Ранюл дела ранюлла рагви намбажинд тийм ээ. Зимний намба гэдэг юм уу? Рагви намбажинд рахыг бол тэгж хандахыг рагви намбажинд жугба гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Ранюлла жугба. За тэр анхаарал хандуулж байгаа чиглэсэн тэр зоригдлын одоо орондоо бол тэр рагви намба жугба гэдгийг бол дугбаа гэж хэлж байгаа. Жодва гэдэг нь бол тухайн одоо шинжилэл хийх явцдаа шүү дээ. Ер нь бол дугбаач гэсэн тийм шинжилэл хийхдээ бол тийм наривчлан шинжилэхгүй рагба гэдэг нь бол эзэн санаа шүү дээ. А жодва гэдэг нь бол одоо наривчлахыг маш наривчлан одоо шинжилж байгааг нь бол жодва гэж. Гава гэдэг нь бол баясгалан гэсэн. Гави янлаг. Самдан дамбуу одоо нэгдүгээр самадид бол гава буюу баясгалан төрж. Яагаад баясгалан төрж байгаа юм гэхээр Додви Нёмонгоос хүсэлт ертөнцийн одоо Нисванисаас холдоод хүсэлт ертөнцийн Нисванис байхгүй ийм гава төрж. Додви Нёмон Вэмбин гава гэж. Би Нёмон Вэмба гэдэг чинь нэг юм зүйл нь байхгүй болохыг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Вэмба. Дева гэдэг нь болохоор амгалан. За энэ бол дева гэдэг энэ бол идэ юм байна. Идэ. Иги дева. Сэтгэлийн амгалан. Ишээ хоржин цорва девала идэ гэж. Ид дева. Ишээ хоржин цорва дева. Ванши хоржин цорва дева ба тий. Ванши хоржин цорва деваг бол деван гэж. Деви вамбу. Деван. Идэ гэх юм бол ишээ хоржин цорва дева. За тэгэхээр энэ амгалан энэ дева гэдэг нь одоо энэ самдан дамбуун янлаг болж байгаа дева бол цорва идэ байна. Цорва идэ. Ишээ хоржин цорва. За сэм зэжигва гэдэг нь бол тэгин зинага хийж байгаа шүү дээ. За Нэви янлаглаа. Нэви янлаг гэдэг самдан нэви. Самдан нэви янлаглаа нан равду данваа. Нан равду данваа гэд нэг. За тэгээд мөн ялгаагүй гава дева тэгээд сэм зэжиг баг. За нан равду данваа гэдэг нь бол гурван зүйлтэй. Тэр нь бол Тэмба, шишин, данюм. Энэ гурвыг нийлүүлээд нан равду баг. Тэмба, шишин мэдэмсэр данюм буюу цорва данюм. Түрүүн энэ дева байсан бол ишээ хоржин цорва дева байсан бол нан равду данваа бол цорва данюм гэж. За тэгээд данюм тэгээд гава дева мөн ялгаагүй тийм ээ. Тэгээд одоо энэ самадид
самдан нийвийн янлаг болж байгаа Дева болоод юу ах? Цорва идэ тийм ээ. Ишээ хоржин цорва Дева. Гава гэдэг нь болохоор энэ самади бяцлаглаас төрдөг ийм адыг бод тийм. Одоо юу гэдгийг Дэнэнзэн лаживын адыг гэж. Түрүүнийх нь бол Додви Нямонгоос салсан. Додви Нямон Вэнбин адыг байсан бол одоо самдан нийвийн адыг бол Дэнэнзэн лаживын адыг. За симзэж байгаа гэж. За ингээд ийм дөрвөн бол янлаг байна. Тэгэхээр наар амдууд аваа гэдэг дотроо гэхээр 6 ч юм уу те. За сүмбийн янлаглаа гэдэг нь самдан сүмбийн янлаглаа. Ан шишин за Темба шишин Данюм гэдэг. За энэ дээр та нар анзаарч байгаа бол сая энэ дээр наар авдууд аваа гэсэн мөртөө 3 дээр болохоор ан шишин Данюм гэдэг тус тусад нь тоолж оруулж ирж байна тийм ээ. 2 дээр болохоор наар авдууд аваа гэдэг энэ гурвыг бол нийлүүлээд наар авдууд аваа гэдэг байгаа шүү дээ. Сүмбийн янлаг дээр болохоор зэрэг наар авдууд аваа гисэнгүү харин ан шишин Данюм гэж. За тэгээд Дева гава байхгүй болсон. Дева болоод симзэж байгаа гэж. За ийм байна. За энэ Дева бол гава байхгүй тий Дева гэж байна. Энэ Дева бол Деван буюу Ванши хоржийн цорваад Ванши хоржийн цорваад Вамбун шивийн хор дужуугийн Дева. Тэрийг бол цорваад Деван Деви Вам Деван ишээ хоржийн цорваад Деваг бол идэ гэдэг. Идэ. За энэ дээр бол самдан биш энэ орчин жодон дээр бол бүгдийн Дева дэ гэдэг ингээд Дева гэдэг ингээд бичсэн юмас тэ ялгааг байна. Тэгэхээр энэ дотор ийм ялгаатай юм. Тэгэхээр доор бол таривч хэлж. За шиви янлаглаа. Дөрөвдүгээр одоо самади. Самдан шиви янлагт бол Темба гээд Данюм Тембатан Ёндаг энэ шүү дээ. Темба Ён. Энэ дөрөвдөр биш үү те Темба гэдэг дээр энэ Ёндаг гэж үг өгөөц энэ бас жарлаад явах шүү. Темба Ёндаг. Тэгээд Данюм Ёндаг. Данюм Ёндаг. Данюм Ёндаг. Темба Ёндаг. Темба Ёндаг. Данюм Ёндаг хоёр дахь нь. Тэгээд Цорва Данюм симзэж нам яв гэдэг гэж. За ингээд ийм самдан шивад бол юм байна. За тэгээд нь бол доор ярих тийм ээ. Зөөлөө. Дамбуулан Дамбуулан. За самдан дамбуун янлаг дотор бол эхлээд энэ дамбуулаа гэдэг нь бол самдан дамбуулаа янлаг гэсэн шүү дээ тийм. Дамбуулан дугжээ. Дугба жодва гаваадан Дева тэгээд Дэнэнзэн буюу симзэж. Симзэж ба гэдэг нь Дэнэнзэн гэсэн. Нааш тийм ээ Дэнэнзэн симзэж ба. Юу шинээр. 1 2 3 4 5 тийм ээ тэгээд дамбуулан. Ниваланы янлаг ший гэж. Самдан Нивала бол янлаг ший байна гэж. Равдандан гэж тийм ангравдууд аваа. Ангравдууд аваа. Гава дасуг за тийм ангравдууд аваа. Тэгээд гава лаасууба гэдэг дээр нь бол дээдхтэй адилхан юу лээ гаваад тийм ээ Дева тэгээд симзэж.
тэгээд дөрв. Нангар авдууд аваа. Тэгээд гаваа тэгээд дээдэгтэй адилхан Дева Дэгэнзэн. Дэгэнзэн буюу Сэмзэж тийм ээ. За Сумбалан аа гэж. Самдан Сумбала янлага Данюм Сумбала Данюм Самбаш Дева Баш Данюм Дева Сэмзэж гэдэг найваа гэх тийм ээ. Сэмзэж гэдэг найваа. За Танаши гэдэг нь бол хамгийн сүүлийнх нь бол дөрв буюу Самдан Шивад бас дөрв байна гэж. Хан Данюм гэд Данюм Эмэн дүгмэн Дева Маян Дунгал Маян гэдэг нь Сурва Данюм гэсэн шүү дээ. Дева Маян Дунгал Маян тийм одоо Сурва Данюм тэгээд Дэгэнзэн гэд нэг ийм байлаа. За энэ бол гэр бол Самдан Дамбуугаас эхлээд Самдан Шива хүртэл бол хэд хэдэн одоо янзтай юм. Тэр нь юу байх вэ гэдгийг бол одоо хэмээн зарласан гэж. Дэян Самдан Дамбуу янлаг дүжүрвийн Догвааны гэж. Самдан Дамбуу янлаг болсон Догва Жодва гэж гарч ирсэн шүү дээ тийм ээ. Тэр нь юу юм гэхээр Аюулда Зэний нам бийс жүгийн сэмжүүн гэж бооз. Энд гарч ирсэн тийм ээ. За одоо энэ ихний Самдан Дамбуу янлаглаа энэ Догва Жодва тийм ээ. Догва Жодва гэдэг тусдан тоосон шүү дээ. Атгаг шинжилэл гэх маягтай юм хүмүүс. Самдан Дамбуу янлаг дүжүрвийн Догва гэдэг бол Аюулда Зэмби нам бийс жүгийн сэмжүүн юм аа. Зэмби намба гэдэг нь бол Рагби намба гэсэн. Энэ Зэмба гэдэг нь бол Рагба гэсэн. Догвааны гэж байна тийм. Самдан Дамбуу янлаг дүжүрвийн Догвааны. За Аюулла гэхээр яахад гэхээр бол нөгөө Жодва Жодвала тийм ээ. Шинжилэл хийхдээ бол Рагби нам бийс гэсэн. Би нам биш. Шинжилэл хийхдээ бол одоо наривчлалгүйгээр ингэж ханд. За ийм хэмжүүн бол Догва гэж хэлж байгаа маа. Жодвааны гэж. За дараагийн тэр Жодва гэдэг нь бол Аюулла Шиви нам бийс жүгийн сэмжүүн гэж. Шиви намба гэдэг нь бол одоо юу гэсэн. Шив цавуу гэж тийм. Шив цавуу. Шив цавуу буюу маш наривчл. Тухайн анхаарал хандуулсан тэр зөрөглийн орон Аюулла Жодва Жидвала Шиви нам биш жуга. Шив цавун байна. Шив цавун нам бос шив цавын намбар нам биш жуга гэсэн. Шив цавуу гэж хэлдэг. Маш наривчлан одоо энэ судалж шинжилгээ гэсэн. За Шиви нам биш жуга. Шиви нам биш жүгийн сэмжүүн яноо гэж. Сэмжүүн яноо. Самдан Дамбуу янлаг дүжүрвийн гадайла Живраг Марава дарна зөөлээ гэж. За Самдан Дамбуу янлаг дүжүрвийн Гава Дева гэд хоёр байгаа шүү дээ. Гава Дева. За тэр Гава гэдэг нь болохоор юу гэлээ? Додвийн юмун Вэмби. Додвийн юмун байхгүй болж байгаа. Тэгээ Додвийн юмунгаас салаад Самдан Дамбууд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр Додвийн юмунгаас салсан тэр баясгалан гэж байгаа шүү дээ. Додвийн юмун Вэмбийн Гава. Дева гэдэг нь бол Сурва Идэ гэж хэлсэн тийм. Сурва Идэ ишээ хорчин сурва. За гэж. За тэн дээр бол Живраг Мараванууд энэ Гава Дева гэдгийг Самдан Дамбын янлаг дээр Гава Дева гэдгийг бол Живраг Марава, Дүнта Марава, Живраг Марава бол юу гэж өгөхөр зөөл Дамбууна Шиндо Жамба Деваийн шэдэм. Дамбууна гэдэг нь Самдан Дамбууна гэсэн шүү дээ. Дамбууна гэдэг нь Самдан Дамбууна Шиндо Жамба бол Деваийн гэж. Хэмээсэн хийгээд
Lunam нийчэр гай идэ гэж байгаа. Лун намба нийчэр га идэ юм а гэж. Идэ. За энэ дүнгээ доор тайлбарлая. Чэсүнбатар ава хорва ид дэви вамбуудан гэж. Хорва ид дэви вамбуу гэдэг нь идэ. хорва ид дэви вамбуудан Дева Шинжанжин Деваладо Жанс Дэви вамбуу. Дэви вамбуу. Шэсүнбатар гава хорва ид дэви вамбуудан Дева гэдэг нь бол Шинжанжин гава гэдгээ бол хорва ид дэви вамбуу буюу Ванши хоржин цор. Дева нь бол юу гэж байгаа гэхээр Шинжанжин Дева. Тийм ээ нөгөө Чина том товлогтойгоо зэрэг Лю Шинжан, Сим Шинжан товлж байгаа шүү дээ. Тэгээд бол их хамгаалсан бол олж байгаа. Тэрийг бол юу гэж байгаа. Самдан дамбуу янлаг болж байгаа тэр Дева гэдэг нь Шинжанжин Дева юм. Тэгчэнба ранлуг нэ гэж. Тэгчэнба ранлуг гэдэг нь бол одоо Омбо гүндүүгийн одоо ранлугийг Омбо гүндүүгийн Живрэг Марава дарна гэдэг нь бол Омбо зөө одын ёс тийм ээ зөөлээ гэж татсан шүү дээ. Тэгчэнба ранлуг гэдэг нь бол Омбо гүндүүгийн лүгний Самдан дамбуу янлаг дүжүрвийн цорва Симбэрн яваа нийт гадэ нягар жобаа юм дээ гэж. Симбэрн яваа гэдэг нь бол дэвийн цанид шүү дээ. Симбэрн яваа. Тэгэл одоо ханамжтай байгаа ийм одоо мэдрэмж энэ юмыг бол амгалан гэж. Дева гэж. Дева амгалан гэдэг дотор дэлийн амгалан одоо Ванши хоржин цурва дева тий. Энэ таван одоо мэдрэхгүй эрхтний энэ мэдлээс улбаалan гарч байгаа амгалан. Тэгээс сэтгэлийн амгалан. Ийм хоёр амгалан. За тэгчэнба бол юу гэж вэ? Самдан дамбуу янлаг дүжүрвийн хорва Симбэрн яваа нийт бол гава Дева юм аа. Хорва Симбэрн яваа бол гава Дева хоёуланд нь бол матай юм аа гэж. Симбэрн яваа өөрөө Дэвийн цанид гээд тогтоочих тийм ээ. Симбэрн яваа бол Дева. Тэгэхээр тэр Симбэрн явын Дева бол энэ Самдан дамбуу янлаг дээр ярьж байгаа гава Дева гэдэг хоёуланд ийндэ рандан цүндэнжи намшээ хоржээ адэ намжис Симбэр жавын гона Сим лайрандүжидви жумцэнжис гава гэж. Гава. Энэ Самдан дамбуу янлаг дүжүр хорва Симбэрн яваа гэж байна. Симбэрн яваа бол гава Дева хоёуланд. Симбэрн яваа гэдэг нь бол Дэвэрн яваа гэсэн үг санаа шүү дээ. Дэвэрн яваа. Дэвэрн яваа. За тэгээ рамдан цүндэнжи намши хоржээ гадэ намжи Симбэр жавын гона Сим лайрандүжид. Намшээ хоржийн гава Дева нам гэж байгаа. Рамдан цүндэнжи намшээ хоржийн. Намшээ хоржийн гэдэг нь бол ишээ хоржийн цорва Дева л гэсэн. Ишээ хоржийн цорва Дева гэдэг маань өөрөө юу юм гэхээр энэ бол идэ. Тийм ээ. Сэтгэлийн ам. Идэ. Намшээ хоржээ рамдан цүндэнжийн намшээ хоржийн гадэ намжис Симбэр жавын гона Сим лайрандүжидви жумцэнжис гава турмаа. Гава. Сим лайрандүжидви. Буюу Сим Шинжан. Сим лайрандүжидва гэдэг чинь угаасаа Сим Шинжан тов ба уулыг хэлж байгаа шүү дээ. Сим лайсурунга болж байгааг Сим Шинжан гэж. Лүй лайсурунга болж байгааг Лүй Шинжан тийм ээ. За тэгээ Сим лайрандүжид жумцэнжис гавадан. Буюу одоо юу гэдгийг нөгөө тар түүнэ эцсийн эц бол гэдэг шиг тийм ээ.
энэ сэм лариундж үзэл самдан дамбуун янлаг дээр яаж байгаа энэ гаваа бол додвийн юмонгоос саад тэгээд сэм лайсурун. Сэм лайсурун. Нэгсэн сэм Шинжаан тэр зүйлээ додвийн юм Вэмбин гаваа, Вэмба гэж байгаа даа шүү дээ тийм ээ. Вэмба. Даа ухтууртай, шудраг даа ухтууртай битүүа дэмбүү тэгээ эргүүлгэнэ Вэмба. Вэмбин гаваа. Додвийн юм уу? За тэр нэг бол юу гэж хэлдэг вэ гэхээр дүнж аваад. За цааш. Ан жүдэнжин гансаг вамбу денжэ ларунду гэдвий жумцунж эвэрж жог. Дараа нь жүдэнжин гансаг вамбу денжэ ларунду гэдвий жумц. Лайсурунга. Ларунду гэдвий жумцунжис эвэрж жог ба. Эвэрж яваа цорва ийдэ. Цорва ий. Амжуудын жишээ бамбуу дэнжэ ларунду гэдвий жумцунжис эвэрж. Энэ бол янсаалаа түгжи лайдан ижи лүйжис хорвийн девадан шүндүжэмбин дева сосрон ёнгор жидвисна дичэр дева южи нёнла 제자와 순소 쉐당 이지류지스 이지류 гэдэг нь ишээ хоржин сурваад явааш тийм 이지류지 이지 완보 이기류 гэдэг шүн дөрөл 이기шваг л хэлж байгаа хэлбэр шүү дээ тий. За энэ сурваад яваад шиндүжэмби дева Шинжанжи Симбин Дева, Шиндүжэмбин Дева гэдэг Шинжанжи Симбин Дева сусрын ямарч идвэснэ дийчэр Дева Лүжин янла шээж аваад сүнсоо шээдэн гүндүүжин дэлбэр хамдан дамбуу нийний ишээ хоржин цорва тэмбэрн яваа нийжис вамбу дэнжэжин лүй лайсуруур дэвис лүйдэн андон цүндэнжи ишээ хорж адэ намжис тэмбэр жэвис симла пэндовын жава нийжидвис рембадар девадан гава шээж өгөө гэж. Энэ дээр бол гүндүүжид самдан дамбууны буюу самдан невагийн одоо янлагдж буй ишээ хоржин цорва симбэр яваа нийжис тийм ээ ишээ хоржин гэж байгаа. Тэр нь бол идэ гэдэг хэлж байгаа шүү дээ. Идэ ишээ хоржин Тэмбэр яваа гэдэг нь дэвэр яваа. Ява амгалан гэдэг. Дэвэр яваа нийжс бамбуу дэнжэжин лүй лайсурунга дунгар жавис лүйдэн буюу лүй шинжаа тийм ээ бамбуу дэнжэжин лүй лайсурун тийм ээ бидний бие эрэхтэн одоо бие цогц маань бол лайсурун бол лүй шин. Андон зүндэнжи ишээ хоржоо гадаа намжи тэмбэр жавис тийм ээ ишээ хоржин цорва дева бол гарч байгаа нь бол Симла пэндовын жава нийжидвэс рембадар дева гава. Эхнийх нь бол тэр бомбо дэнжэжин лүй лайсуруур жаваала дева сим тэмбэр яваа буюу ишээ хоржин цорва девагийн бол гава гэж байна. Гэж. Хэмээн зэрэг. Гэж. Жэсүн. Самдан дамбуу янлагдж жүрвийн дэнгийн зэн эс. Самдан дамбуу янлагдж жүрвийн Дэнгийн зэн бо. За тэр самдан дамбуу янлагдлаад довоо жовоо гаваа деваа сим зэжиг буюу дэнгийн зэн гэж байгаа шүү дээ. Дэнгийн зэн гэдэг нь сим зэжиг байгаа гэдэг шүү. Түрүүн сим зэжиг гэдэг нэр томьёо гаргасан. Тэгээ ялгаагүй шүү дээ. Сим зэжиг ба дэнгийн зэн гэх юм ээ. За самдан дамбуу янлагдж жүрвийн дэнгийн зэн нь бол рандон цүндэнжин сим симжун гэж. Рандон цүндэнжин тэр дэнгийн зэн маань бол рандон цүндэнгийн сим симжун. Сим гэдэг нь бол зосом зоосим буюу зосом яа. Зоосимдан симжун мегажигла дүдүр жидва иноо гэж. За ёстой нөгөө single pointed mind буюу ёстой нэг зүйл дээр
гол сэтгэл болоод туслах сэтгэл бүгд бол нэг зүйл дээр тийм ээ анхаарал хандуулж байгаа нэг зүйл дээр бол ингээд хурааж авчираад ингээд төвлөрч байх юмаа. Дэнэнзэн нь бол рандан цүндэнжин сэм сэмжүн мегважиглаад өдөрж байна юм. Тэгэхээр дэнэнзэн ер нь л нэг иймэрхүү юм шиг байгаа шүү дээ тий. Янз янзын зүйлээс харахад. Одоо энэ дээр бол самдан дамбун янлагдж үрвийн дэнэнзэн болвол иймэ гэж хэлж штэ тий. Тэгээ ер нь жи чана. Ерөнхийдөө бол дэнэнзэн болвол ёстой зовуулсан болоод сэмжүн мегважигла дүдүрж ядваа юм аа. Мегважигла дүдүрж ядваа. За тэр YouTube дээр байгаа далайн хөгшийн нэг сүнчэн дээр яг сүнчэнийх нь нэрийг бол санахгүй байна. Сонсож байгаа далайн хөгш бол тэгж альбисэн шүү. Ингээд шинэ бүтээгээд одоо нөгөө симнэ гүү байгаа шүү дээ тий. Жогва жунду жогва дэндүү жогва дандаа жогва гэдэг ингээд явд нэг 5 4 5 дугаар үе дээр эрэхтэйгээ зэрэг зарим улсууд бүр урд төрлөө санах тийм ээ урд тохиолдлууд бол байна гэсэн шүү. Тийм тохиолдлууд гарсан гэж. Тэгэхээр бол итгэл ингээд нэг зүйл дээр төвлөрөд ирэхээр бол зэрэг чинаа мэнэ дүүлэх байсан байгаа шүү дээ тий. Болоогүй байгаа шүү. Шинэ дөвлөөгүй. Гэхдээ л одоо шинэ дөвлөхөр тэгээд одоо сургуульд хийж яхад ингээд баг багаар эн чинь ингээд олоод явна шүү дээ тийм ээ. Тэгтэл бол зарим нэг улсууд бол урд төрлөө санах байдаг. Ийм тохиолдлууд байна. Тэгэхээр хэл ер нь төвлөрөх тогтоод ирэх гэдэг бол өөрөө маш хүчтэй болж байна. Тэгээд цаашаа шинэ дөвлөө тэгээд самдан дамбууны яваа сумбагээ явах юм бол одоо шүү гарах тийм ээ. За тийм. За тэгэхээр бол самдан дамбуу янлагдж үрвэн дэнэнзэн буюу тэр сэм зээжиг ба янлаг дотор байгаа догва, жодва, гава, дэва сэм зээжиг ба буюу дэнэнзэн гэдэг нь бол рандан цүндэнжин сэм сэмжүн буюу зосим сэмжүн мегважигла дүпэрж байна гэж дүрж байна. Самдан нивийн янлагдж үрвийн нангар авдуу давааны зөба дарна гэж. За самдан яваад нангар авдуу даваа гэж тийм ээ. Дотор нь бол Хямба шишин аним 3-ыг бол нийлүүлээд нар авдуу даваа гэж нэ гэдэг нэг тайлбар тийм ээ. Тэр одоо ярих. Самдан нивийн янлагт байгаа хамгийн нэгдүгээр гарсан шүү дээ. Нангар авдуу даваа гэдэг нь бол зодын ёсоор бол зөба дарна авдуу даваа дадва ин жэ жуна дар. За саяны дээр нөгөө нэг юм гарсан шүү дээ тийм ээ. Зөөлөд нөгөө нэг янлаг хоочоод нэг юм зодын лүн хамгийн эхлээд гарсан шүү дээ тийм. Зөөл дамбуун ал дугжөөдөн гадаа дээдэн дэнзэн нам неваланы янлаг ши равдан даны галаа суг гэдэг гарсан шүү дээ тийм үү. Галаа суг гэдэг. Тэр равдан даны галаас равдуу даваадан дадва ин жэ жун атар самдан дамбуула эвэр жунала ичеви дадвар дөжанс равдуу даваа дадва ин шэ жун атар самдан дамбуула эвэр жунала гэж. Самдан дамбуула эвэр жунала гэдэг нь бол тэрнээс одоо энжүн буюу самдан дамбуула энжүн самдан дамбуула тарвар додва тийм ээ. Самдан дамбуугаас одоо гарыг гэсэн. Ийм бод. Тийм ээ. Эвэрж. Самдан дамбуула эвэрж умала ичевийн дадвар дожжанс дожжон. За энэ бол зодын ёсоор бол наарав даваа. Тэгчин ба ранги лүгний гэж. Тэгчин ба ранги лүгний гэдэг нь түрүүний мөн адилаар бол омбо гүндүүгийн ёсоор ранлүгний самдан нивийн янлагдж үрвийн Хямба шишин даним сум юм аа. Тийм ээ. Ба шишин даним сумыг бол тэр ангравдуу даваа нэ гэж. Тэгчин ба ранлуг буюу омбо гүндэд. Зодын ёсоор бол үгж байна. Равдуу даваа дабба гэдэг энэ сүжиг маягтай хэлээд байна шүү дээ. Равдуу даваас сүжиг. Тэрийг болохоор зэрэг самдан дамбуула эвэрч хуала ичевийн дабаа гэж. Самдан дамбуугаас тарвар додвийн сүжиг. Тэгээ бол
ангаараа даваа гэж тагнаа гэж одоо юу гэдэг баг дүнтааны ёсоор Журам Мараваа гэдэг одын одоо орч ингэж харин бүлэгний одоо өөрийн хандлага нөө Омбо гүндийг хэлж байгаа шүү дээ. Омбо гүндигийн тоор болвол тогмын зэвдийн Омбо гүндигийн ёсоор болвол хамдан нийвийн янлаг дүжрийн наган авдуу таваа гэдэг байгаа ч ан шишин аним сүм юм гэж юм шиг. Аним сүм болвол хамдан нийвийн янлаг дүжрийн наган авдуу таваа индэ гэж наган авдуу таваа индэ дуалаа Тэла нан ёнсуу дангын чөжин овооны ганшана гэж наравдуу даваагийн овоо ганшана гэсэн хүн чанар нь юу юм бэ гэвэл айваа гэж өгүүлэх нь Хямбадан шишин анимжин овооны доо шэсүн гам топпа тийм ээ нан ёнсуу дангын чö гэж нан ёнсуу дангын чö наравдуу даваа бол нан ёнсуу дангын чö 그러면 낭연수당 최종 어원이 간시나 연바등 시신 단임중 어원이 도시 삼든 이외 연속도 주민 아대등 등인승 담보 다르고 삼든 이외 연속 들어갔은 가와 대와 등인승 болвол дээр тайлбарласан ихний одоо самдан дамбуугийн гаваа дэва дingэнзэнтэй болвол адилхан гэсэн. Тэгээд дingэнзэн гэдэг нь бол зээжиг ба буюу тэр дingэнзэнгийн дүндэн дүжрийн довуулсан болоод сэмжүн мэгбажигла дүдүрж итваа гэх тийм ээ. Мэгбажигла дүдүрж. Гаваа дэва хоёр бол тийм дэва нь бол идээр байгаа шүү дээ. Ишээ хоржин цурва дэва. Адэ нь бол тийм дingэнзэнла живийн гаваа. Дingэнзэнла. Энэ дэр бол дамбуу даруу гэсэн байна. Яг дамбуу даруу биш үү те. Хамдан дамбын гаваа бол дэдвийн юм хосос наар бол баясгалан төрж. Одоо энтх нь бол дахиад одоо тэр самдан яваад ирчихтэйгээ зэрэг дэдвийн ямунгаас алсан гаваа бол хിവэрэ байна шүү дээ. Энэ нь бол дingэнзэнээс хамаади бясалгаасаа ингээд төрж байгаа ийм баяс. Хэлж байгаа нь гинлээ шүү дээ. Маал тэгж аль. Байх. Тоглоогүй. Дамбуу даруу гэж. Самдан сүмбийн янлаг дүжрийн дэванис. Самдан сүмбийн янлаг дүжрийн дэваныг дэва буюу цорва дэва бол юу юм бэ гэхээр гавис вэмбийн цорва дэви вамбуу юм аа. Гавис вэмбийн цорва дэви вамбуу. Гавис вэмба. Хамдан сүмбийн янлаг дүжрийн дэва бол гавис вэмба гэдэг юу хэлж байгаа гэхээр хамдан сүмбийн янлаг дүжрийн дэваныг гэхэд хамдан сүмбийн янлаг дүжрийн дэваныг юу гэж орж ирэхээр самдан нийвийн гавис вэмбийн дэви ба самдан нивагийн нөгөө гаваа байгаа шүү дээ. Гаваа. Нөгөө дingэнзэнла живийн гаваа. Тэр байхгүй бол самдан сүмбад ороод. Тэр байхгүй болсон ийм цорва дэви вамбуу. Дэви вамбуу гэхээр ванши хоржин цорва. Ванши хорж. Дэви вамбуу гэсэн бол тийм ээ. Дэви вамбуу гэхээр бол ванши хоржин цорва дэва. Инла Хямбаны гэж. Хямбаны ави гүнди догвийн мэгнам зэмбадан гэж. Ави гүнди догвийн мэгнам зэмба.
За энэ чинь самдан сумбагийн зимба тий. Самдан сумбагийн зимба дээр болохоор нөгөө самдан нийвийн гава байсан шүү дээ. Самдан нийвийн гава. Энэ дээр ярьдаг. Самдан нийвийн гав измийн цорва гэсэн. Тэгэхээр тэр зимба нь бол дөрдөн санаж байгаа шүү дээ тий. Дөрдөж байгаа. Тэр нь юу гэхээр самдан нийвийн гавын гоны гүнди гэдэг нь ясванисыг хэл. Энэ гүнди гэдэг нь юмг хэлж. Тэгэхээр самдан нийвийн гавын гоны бол ясванисыг одоо гүнди догвын буюу юмм догвын мигнам зимба. Мигнам догвын юмм догвын мигнам зимба. Зимба гэдэг чинь бол дуртай сантыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр юу дурдах вэ гэхээр энэ чинь самдан нийвийн гаваа байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бол өөрт нь төрж байгаа деван бол нөгөө самдан нийвийн гаваагаас сарсан. Дөрөвдөгтөө бол самдан нийвийн гавын гоны ясванисыг бол буцаах ийм мигнам зимбадан гэж, тийм ээ. Гүнди гэдэг нь бол ясванис. Гүнди догвын мигнам зимбадан. Шишинний гэж. Зимбадан шишин, тийм ээ. Санамс. Зимба. Шишин нь бол гавь гүнди догвын мигнам зимбадан дэм мэдэн жаражид бадан гэж. Жаражид бадан. Шишин нь бол гавь гүнди догвын мигнам зимбадан дэм мэдэн жаражид баг. Дэм мэдэн жараж мигнам зимба. Мөн адилхан болвол яах нь вэ? Самдан нийвийн гавын гоно ясванисыг одоо гүнди догвын мигнам зимбадан дэм мэдэн жаражид баг. Дэм мэдэн жаражид. Самдан шишин. Мигнам зимбадан дэм жаражид. Ор тэр юутай хол. Гүнди догвын мигнам зимбадан дэм мэдэн жаражид. Даним нэ гэж. За самдан сүмбийн янлаг болсон. Даним болвол догжойдон гавийн жондан барилвис. За дөрөв нөгөө нэг самдан дамбуу дээр гарсан догба, жодва. Районла зимбийн нам биш жугва гэсэн шүү дээ, тий. Рагбийн нам биш жугва. Районла шиви намбас буюу шив цавун гоно одоо районла жугва. Тий. Догба, жодва. Гавийн жондан барилвис эсүмжи минямба мэба ино гэж. Мэба. Тийм учраас даним гэж. Тийм учраас даним. Она эсүм энд нэг одоо эсүмжис энд эсүмжис эсүмжис минямба мэба. Эсүмжи минямба гэх юм. Эсүмжис баймаар. Эсүмжис минямба мэба гэдэг нь нямба гэсэн үг шүү дээ. Минямба мэба гэхээр нямба л гэсэн үг шүү дээ. Нямба энэ бол нямба гэсэн. Минямба мэба. Она самдан дамбууна ан шиш самдан дамбуу гэлж шүү. Самдан дамбууна
당 шишин даним сум ёжан янлагдуу мамёбаатан гэж. За хэдийгээр самдан дамбууд бол Тямба шишин даним байгаа боловч самдан дамбуун янлаг дотор оруулж тоолсонгүй. Самдан дамбуу дээр болохоор 5 янлаг л байгаа шүү дээ. Юу лээ? Догжой гадэ сэм зэжиг бол гэсэн шүү дээ. Догжой гадэ сэм зэжиг бол гэсэн дан шишин даним гуруула байгаа. Гэхдээ бол энийг бол янлагдуу бол хэлсэнгүй. За Невад самдан Невад болохоор ран минги мамай бар равду дангүй минги Тямбаатан гэж. Яг өөрийнх нь нэрээр хэлэлгүйгээр ан равду дамбаа гэж үзв. Тэгээ нөгөө дан шишин даним 3-ыг нөгөө яриад байгаа 3 маань энэ шүү дээ. Дан шишин даним 3-ыг бол тэгээд самдан дамбууд байгаа мөртлөө янлаг дотор оруулж тоолсон. Самдан Сүмбад өөрийнх нь нэрээр хэлэлгүйгээр ан равду дамаа гэдэг нэрээр ингэж үзвэл. Сүмбад ран минги мөви жумцэн ёдтэй гэж. Самдан Сүмбагийн янлаг дээр болохоор дан шишин даним гэдээ оруулсан тийм ээ. Би тухайн үед хэлчихсэн шүү дээ тийм ээ. За ийм 3 асуудал. Нэг самдан дамбууд болохоор байгаа мөртлөө оруулж тоолоогүй. Самдан яваад болохоор өөрийнх нь нэрээр нэрлэлгүй нан равду дамаа гэдэг өөр нэрээр багцлаад гуруулan гэдэг. Нан равду дамаа гэдэг нэг болгоод ингэ. Самдан Сүмбад болохоор өөрийнх нь нэрээр ингээд нэрлсэний учир шалтгаан жумцэн ёдтэй гэж. Жумцэн ёдтэй. Самдан дамбууна догжижис лабадан гэж. Догжижис лаба. Самдан дамбууд болохоор догваа жодваагаар бүлдэгдсэн гэсэн санаа шүү дээ. Тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө Тямба тан шишин даним 3 маань энэ 3 маань самдан дамбууд байгаа догваа жодваагийн нөхөр болж одсон гэсэн. Тийм ээ. Юу гэж хэлмээр. Ан шишин даним сум догжижин догсу сонга. Догжижин догсу сонга ингэж. Догжижин догсу сонга. Байхан байгаа хамт яваад байгаа гэхээр энэ догваа жодваа хоёр дээр хамт яв. Раюулла зэмбийн нам биш зүг ба. Раюулла шивийн нам биш зүг ба гэдэг дээр дан шишин даним сум маань бол энэ догваа жодваа хоёртой догсу сонга нөхөр болж хамт явж байгаа. Тийм учраас бол догжижис лабаа гэсэн. Догжижис лабаа гэж. Невана ави гүндидэн жаваад гэж. Ави гүндидэн жаваа юм. Ави гүнди гэдэг нь бол самдан Невад болохоор юу лээ? Нан равду дамаа гэдээ оруулсан шүү дээ. Ави гүнди гэдэг нь Испанис. Ави гүндидэн жава хамт явж байгаа гэсэн. Ави гүндидэн жава. Ави гүндитэй хамт. Ави Испанис хамт байгаа. Дан шишин даним гүндидэн жава. Сүмбана ави гүндидэн барилви жумцэнжис ядар шадвичэр гэдэг нь самдан Сүмбад болохоор ави гүндидэн барилви жумцэн ави жумцэнгаас салсан учраас яах вэ? Салсан учир шалтгаанаар бол яг өөрийнх нь нэрээр орж байгаа. Тэгэхээр энэ маш чухал зүйл хэлж байгаа шүү. Бидний сэтгэл дотор явж байгаа тэр үйл ажиллагаа тэр процессыг ялгаж өгж байгаа байхгүй юу? Самдан дамбууд болохоор догваа жодваа байгаа учраас тэндээ хамт яваад байгаа. Самдан Невад дээр болохоор ави гүндидэн жава гава тийм ээ. Самдан Невийн янлаг гава дева гадэ гэж байгаа шүү дээ. Гадэ. Дингийн зэнлэ живийн гадэ манад бол яах нь нёмондэн жава. Тэрнтэй хамт явж. Тийм учраас нан равду дамаа гэж нэр өгөөд яг явж байгаа. Энд самдан Сүмбад дээр болохоор тэр нөгөө Испанистай холилдсон байгаа тэрийн нээсээ салсан учраас өөр өөрийнхөө нэрээр
Тэгэхээр эн чинь сэтгэл дотор явж байгаа ийм үйл ажиллагаануудыг маш дэвч нэр томьёогоор нь хийж өгч байна шүү дээ. Тэр таван дус сунгаа. Таван дус сунгаа. Таван дус. Дан шишин даним сум маань гаави гүнди бэнжава гэдэг. Таван өөрийн ирэх ба. Таван дус сунгаа учраас Шэнживан Нёмунгийн шаван дус сунгаа учраас ангар авдууд аваа гэдэг нэр өөрөөр. Самдан сумбаа дээр даваан тоглож байгаа гэх юм уу? Гаави гүнди тийм эрхэнд байснаас тарж байгаа учраас бол дан шишин даним гэдэг бол өөр өөрийнх нь. Ингэж таван дус сунгаа болоод тэр таван дус сунгаагаас халаад өөрийн одоо тийм бол байгаа. Аялтай. Ийм болж эхэлж байгаа учраас өөрийнхөө нэрээр дуудаг юм уу? Тэгээд ойлгож. Сумбана гаави гүндийдэн барилвы жумцанжис тэдэр шат бичэрдэ дууалаа гэж. Тэла самдан дамбуулааны Тямбатын шишин даним бол даним даг тийм Тямба шишин даним нугууд бол догоодон жодвин гоо дагис омбурдувисна тийчэр ёжан амайсоо гэж. Ёжан амойваа ингэ. Эди байгаа боловч самдан дамбуулаад үйл ажиллагаа явж байгаа боловч догоодон жодва тийм ээ догоо жодвогийн догс сунгаа нөхөр болж юм уу тэрний үүднээс бол үйл ажиллагааны явагдаж байгаа гэж болно шүү дээ тийм омбурдувисна гэдэг нь омбурдува гэдэг нь тэл төрж идэг Тямба шишин даним тэл төрж идэг Тямба шишин байхгүйгээр уусаад дэнэнзэн ч гэсэн бас хэвгүй шүү дээ тийм ээ хамгийн гол юмнууд нь бол Тямба шишин шүү дээ тийм дэнэнзэн гэх хамгийн гол. Тэгтэл бол яах нь энэ нь бол догоодон жодвогийн догс сунгаа догс сунгийн гоноо яг тийм догс сунгийн гоноо юу омбурдува тийм ээ онжирлж идэг учраас дийчэр ёжа босдог ингэж хэлбэл тийм ээ эс омбурдувисна бол дан шишин даним сум маань омбурдуулдаг учраас омбурдува гэдэг чинь онжирлохыг л хэлж байгаа. Онжирлон гэдэг маань сэтгэлд яг л одоо төрж байгаа төрхийг хэлдэг. Тямба омбурдува юу Тямба онжирлон гэвэл яг одоо Тямба бол төрж байгаа юм байна. Тэ? Уур онжирлон гэвэл яг одоо ууралж байгаа үеийг л хэлж яг уурын сэтгэл төрсөн байгааг уур онжирлох омбурдува гэж. Тэгээд хэлэхдээ сайхан ялгч юм байна. Самдан дамбуулааны Тямбатын шишин даним даг догоодон жодвин гоо дагис гэх. Догоодон жодвин догс сунгийн гоноо гэж. Догс сунгийн гоноо омбурдува буюу онжирлж. Дийчэр ёжа мамасоо. Ёжа мамойба. Самдан Ниваны овон нетлэ жидва даг аас. Овон нетлэ жидва даг аас. Тим гаави гүнэ нёмонби дива имбис гэж бас гүнди гэдэг байгаа чинь ингэсэн үг юм байна шүү. Гүнэ нёмонбис дива имбис дийчэрна онсо данви мингэт эндоо гэж. Тим гаави гүнэ нёмонбис гэж. Тим гаави гүн самдан Нявагийн үед тийм ээ. Ооны самдан Няваны ооны дайжидва аас тим гаави гүнэ нёмонби дива имбис дийчэр онсо данви мингэт эндоо гэж. Гүнди гэдэг. Самдан сумбалаа бол Сэмжи Нивийн юмон бадан барилвичэр анги санижин дэ хоона дэн.
Самдан Сүмбат болохоор эзэмжийн Нэвийн юм эдэн барилжэр ангийн цанижийн дэ хоноо тэ Нэвийн юм тэ Янон Нэвийн юм хоёрын 20 байдаг шүү. Тэр луга хагцсан учраас ангийн цанижийн тэс цанижийн дэ хоноо огт ангийн цанижийн өөрийнхөө нэрээр өөрийнхөө бэлэг чанараар мөн чанараар бол зүйлж байгаа гэж хэмээн зарласан. За энэ Дувагийн энэ хүн болвол Самдан Шивийн яндаг дүү жүрвийн Зэмбатан данюмла Ёнсу дагва шээжэдвийн жүмцэн ёдтэй гэж та Ёнсу дагва ёндогва гэдэг шүү дээ. Зэмба ёндог, данюм ёндог. Ба ёндог гэдэг байх шүү жарлаарай гэж хэлсэн шүү дээ. Ба ёндог, данюм ёндог. Ёнсу дагва. За Самдан Шивийн яндаг дүү жүрвийн Зэмбатан данюмла Зэмба ёндог, данюм ёндог гэж хэлэх байхгүй. Зэмбатан данюмла Ёнсу дагва хэмээн хэлж байгаагийн учир шалтгаан байна гэж хэлж байна. Тэгэхээр бид нар Самдан Шивийн янлагыг хэлэхдээ бол Зэмба гэхгүй Самдан нөгөө нэг Самдан Сүмбатай адилхан Зэмба шишин данюм гэхгүй Зэмба ёндог, данюм ёндог гэж хэлдэг. Ёндог ийм ялгаатай. За хэмээн одоо өгүүлж Ёнсу дагва гэдэг Ёнсу дагва буюу ёндог те Ёнсу дагва хэмээн өгүүлэхийн учир шалтгаан юу юм бэ гэхээр бол юм бэ гэхээр Самдангийн Жон жаддан барилви жүмцэнжээс тэдэрж өдвичрэр гэж. Зэмба Ёнсу дагва, данюм Ёнсу дагва гэж хэлсэн учир нь бол Хамаадигийн 8 гим луга хагцсан учраас гэж. Зөөлө. Жонжидланы долвичрэр гэж 8 гигээс тухай Шива Йова Медваин гэж. Шива Йова Медва. Йова Мед. Энэ бол хөдлөхгүй гэсэн нааш тийм ээ. За ягаад хөдлөхгүй гэсэн гэхээр энэ маш Йова Медваин хэмээн зарласан гэж. Одоо энэ дээр 8 гим гэж. Жон жадны 8 гим нь бол 8 гим за зурх. Догва, жодва, идэ, имидэ, дева, дугба, дунгал, уг жумуп, уг жумадан, уг ува. Намла жодоо гэж. За энэ 8-ыг бол одоо юуны Самдангийн Самаадигийн 8 гим гэж. 8 гим. За. Жодтэй. Доогдон, жоддон, үг дагдан, дева ласуг, шиино, шисун гэж. Тааш. Доддоо, дева ласуг, шиино, шисун. За энэ сэтгэлийг одоо хөдлөж идэг тэр энэ Йова Медва гэж байсан шүү дээ. Энэ Йова Медва гэдэг. Йова Медва аргуулахгүй одоо аюул тарж идэг ийм гимүүд бол эдгээр баг. За энэ доогдон жодон үгдэг. Энэ догва жодва. За үг гэдэг нь бол хүн одоо энэ үг гэдэг нь энэ амьсгал үг жун адан үг үва гэдэг нь бол амьсгал гаргах, амьсгал татахыг хэлж. Тэгэхээр Самдан Шивад бол энэ амьсгал байхгүй.
Самдан шиваад туулсан тэр алжирваад бол амьсгалахгүй. Амьсгал гаргах болоод байна. Талын энэ амьсгал бол зогссон байна. Ийм мэдээва. Ийм мэдээва гэдэг нь бол хүсхийг юм хүсэх байгаа учраас ядгүй ийм мэдээва. Ийм мэдээва. Ийм мэдээва гэдэг хүсхээс шигдэж байна. Тэс урт. Тэгэд Дева ласух гэдэг нь энэ Деватын дун болов. Тэгээ энэ хэмээн зэрлэг. За энэ доор тайлбар. Догжой суг самдан шивала дойнэ ёвижэн душагва гэж. За самдан дамбуун янлаг гэд байсан тэр догва жодва ранюла рагвин намбажунд жуба. Ранюла шивийн намбажунд буюу шив цавун гоно жуба тийм ээ. Энэ бол самдан шивала дойнэ ёвижэн душагва гэж. Ёвижэн. Гэлийг одоо өмцүүлж хөдөлж идэг ийм гимтэй гэж үздэг юм а. Самдан шиваад харьцуулах юм бол яах нь энэ бол гим болж байгаа юм а. Самдан дамбууд бол тийм биш. Самдан дамбууд хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгтээ их дээшлэр самдан шиваад энэ төр ингээд самдан шиваагаас харах юм бол самдан дамбууд гэж байгаа тэр догоо догжой янлаг гэдэг бол яах нь ёви жон юм. Ёви жон то шаваа инж ганса самдан дамбуу соглоо дөнөний майнтэй. Хаан одоо тэр самдан дамбуугийнхаа үедээ бол догоо жодвоо гэдэг маань бол эмтэй бол биш юм аа. Самдан шиваагаас харуул самдан дамбууд тэр хэрглэж байгаа тэр догоо жодвоо бол гим болж чаддаг. Тэгтээ ранса самдан дамбуу өөрийнхөө тэр самдан дамбуудаа бол гим болов юм аа. Майндэ дууалаа ганги самдан дамбуу ласугийн догваад жодвоо ласуга дэнгэнзэнла пен догваадаг дэнгэнзэнла пен догваа гэж шүү. Дэнгэнзэнд бол тус болж идэг пен догваадаг самдан намжийн ганги сала пен догваадан 연소 다구르 주르비 칠주가 있나 지칠 좀단 되지 예위 찬유도 된잖아. Уул нь бол ингээ өөрөө өөртөө бол хэрэг болоод эн чинь хэрэгтэй байх шүү дээ. Гэтэл бурхан одоо багш бол яагаад ингээ 예위 찬유 үзүүлсэн бэ гэвэл мрава шэнжи сала дөдө демба инж ганги саланы майно гэдэг маш тодорхой хэлсэн байна шүү дээ. Шэнжи сала дөдө демба ин. Тэгээ самдан шиваад харгалзуулаад самдан шиваагийн үднээс харах юм бол самдан шиваад бол наа чин гим юм аа. Харин ранги сала бол жонду демба маян гэсэн үг шүү дээ. Гимтэй гэж үзүүлж байгаа биш юм аа гэж. Шээсүн хэмээн зарлигсан. Хэмээн зарлигсан. Ёви тийм ээ. Ёви цанид ёвийн цанид ёва гэсэн. Энэ тим ёва гэсэн үг шүү дээ. Тэглийг үл. Тим ёвийн тим ёва гэдэг нь өөрөө гимтэй байхгүй. Гим хөдлөх гэдэг нь өөрөө тэр хамаадигийн хувьд бол эн чинь буруу зүйл байхгүй. Гим жонду демба жонжонду демба. Тэгэхээр дундаа дайж тим ёвийн цанид яагаад ингэж яагаад жонжонду демба гимтэй гэж үзүүлсэн. Тэгэхээр зэрэг бол өгүүлрүүн гэж права ченжин сала дөдө демба инжи ранги саланы майно. Тэгэхээр самдан дамбууд угаад догжой янлаг бол яг догоод жодвын янлаг бол самдан дамбуу өөртөө бол тийм гимтэй гэсэн үг бол гэж ранги саланы майно. Хэмээн зөвлөсөн. Оноо самдан дамбуудан самдан яваад сумбаад шиваала чадвар жийж байна. За энэ өнөөдөр хэлээ энэ үрээд. Агич дээрээс дамбуудан сумбын тиймээс самдан дамбуу самдан ява 1-р самади 2 3 4-р самадигийн ялгаа нь юу юм бэ? Өнөөдөр энэ